Монголын төр хамгийн одоо нийгмийн адаг шаар болсон хулгайчтай, дээрэмчтэй, авилагчтай, хүн алсан алуурчныг, хүүхэд хүчнэдсэн адгийн араатныг төрийн мөнгөөр тэжээдэг. Шоронд байлгадаг, байраар хангадаг, тэднийг хоололдог, өдөр болгон хувцсалдаг, өвдөл эмчилдэг, өвхөл оршуулдаг. Гэтэл Монголын төрийг хамгийн шудраг зөв хүмүүс байх ёстой, олонний төлөө шийдвэр гаргах ёстой. Тэр төрийн эрх барих дээд байгууллага парламентыг сонгох сонгуулийг хүмүүсийг хувийнхаа мөнгөөр өрсөлдөг. Энд төр мөнгө гарахгүй гэж байхгүй. Өөрөөр хэлбэл чи хаанаас мөнгө босгох нь чиний дур. Тэгэхээр нэр дэвшиж байгаа хүмүүс хаанаас мөнгө босгох вэ? Энэ тэндээс гуйлгагүй. Нэр дэвшиж байгаа хүмүүс 126 дотор хувийнхаа мөнгөөр, шудраг олсон мөнгөөр сонгогдох хүн гэдэг бол маш хэцүү, маш хэцүү. Өнөөдөр Монголд хэн мөнгөтэй байгаа юм? Уул уурхаатай, алт ухдаг, нүүрс ухдаг, нүүрс зөөдөг. Шудраг бусаар баяжсан, авилга концесс тендер авсан, энэ хэдэн сангуудыг тонсон ийм дээрэмчдэл баян байгаа. Тэд мөнгөтэй байгаа. Тэднээс нэр дэвшигчж очиж мөнгө гуйна гэсэн үг. Энийг мөнгө босголт гэж барууны маягаар сайхан нэрлэдэг л дээ. Хүн болгон тэд нар мөнгө өгөхгүй. Тэд нар системд мөнгө өгнө. Өөрсдийнхөө төлөө ажиллах тэр хүмүүст мөнгө өгнө. Өөрөөр хэлбэл тэр нэр дэвшигчдийн эздэд мөнгө төлнө гэсэн үг. Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар 126 болгоод ч нэмэр байхгүй. Энэ системд үйлчлэх конопууд л гарч ирнэ. Өөрөөр хэлбэл тэр эзэдтэй үйлчлэх конопууд гарч ирнэ. Тэр компаниуд их мөнгө гаргасан хүмүүст үйлчлэх тийм одоо коноп гарч ирнэ л гэсэн үг. Яагаад Монголын төр өнөөдрийг бодлоо шудраг шийдвэр гаргадаггүй, шудраг зөв хүн дандаа цөөхөн байгаад байдаг юм бэ? Монголчууд өөрсдөө хараад бид нар сонголт хийж чаддаггүй, сонгож чаддаггүй, 20 цаас өгөөд сонголтоо хийдэг үгүй байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүс чинь энэ системийг үрж байгаа сонгуульд хэн байх юм? Биднийг ийм шийдвэр гам, ийм ловер дээрэм хийн, энэ хин коноп болж бидний коноп болж орж чадах юм бэ гэдгийг хяндаг цөөхөн хідэн хүмүүс л энэ парламентыг бас хяндаг. Хэнийг гаргах вэ, хэнийг коноп болох вэ гэдгээ шийддэг. Ийм л схем явж байгаа. Монголын төрийг мөнгөөр сонгогддог. Төрд орох хамгийн анхны хамгийн том хинч давшгүй өндөр босгох мөнгө байгаа цагт төрийг шудраг болгох тухай мөрөөдлөө орхих хэрэгтэй. Ли Куан Юугийн хэлсэн үг байдаг. Сингапурын нэртэй удирдагч те. Улс төрд орох замыг мөнгнөөс яаж салах вэ гэдэг миний хамгийн том одоо толгойн өвчин байсан гэж. Хэрвээ төрд орох зам нь мөнгө л байвал бид нар авилгаас сарч чадахгүй, шудраг усыг тогтоож чадахгүй гэж. Тэгэхээр яг энийг одоо Монгол улсын сонгуулийн ерөнхий орон өөрөө хуульчлаад нэр дэвшигч болгоно, нам ивсэл болгоны гарах мөнгийг гаргах зардалсан баа штэ. Тэгээд тэдний хандив авах хэмжээг нь бас тогтоочж байгаа юм тий. Одоо 10 саяас 30 сая болгоцсон байна лээ. Тэгэхээр тэд нарыг одоо юу гэж байгаа вэ гэхээр 895 саяас тэр бум 530 сая төгрөгийн зардлыг нэр дэвшиж гаргана гэж. Уг нь бол энэ агуулгаараа тэр тухайн тойрогт нэр дэвшиж байгаа 10 нэр дэвшигч бол тэр бум 500 одоо 10% гал гарна гэсэн үг л дээ. Гэхдээ яг амьдрал дээр ийм байдгүй. Намууд, эвслүүд маш их мөнгө нэгтгэдэг. Тэр тусмаа хоёр том нам. Би одоо ардын намыг мэдэхгүй байна. Яг ийм мөнгийг одоо нэгтгэг нэр дэвшигчээс. Гэтэл тэгээд болоогүй. Энэ бол зүгээр одоо сонгуулийн ерөнхий ороноос гаргасан энгийн зүгээр зардлууд. За үүнээс гадна чамаас үүнийг хэд дахин давуулсан их мөнгө нэгтгэе. Өөрөөр хэлбэл 2 тэр бумтаа ерөөсөө тэр бумтан байж ирсэн сонгуульд өрсөлдөн тэр бумт хүрэгч багтана. За яг ийм хайчин дунд зөв хүмүүс гарч ирэх ямар ч боломж байхгүй. Энэ мөнгөний хайчнаас хизээ Монголын төрийг салгана. Тэр цагт шудраг усны тухай бид нар жоохон гэрэл гээгээ гийлгэж чадна. Түүнээс нааш ямар ч найдвар байхгүй.